За сайн байцгаана үзэгчдээ манай телевизийн нэвтрүүлэг эхэлж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэг Цэцэрлэг сумын 2 дугаар баг Шаврын гол гэдэг газраас үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бэлтгэн өргөж байна. За тэгэхээр манай өнөөдрийн зочноор Хилчин, Бэлтгэл хурандаа, за аялагч Дамдын Сүр ах маань оролцож байгаамаа. За Дамдын Сүр ахын маань хувьд гэх юм бол Монгол орныхоо хилийн зааг нутгаар бүтэн 1 жилийн хугацаанд аялахаар төлөвлөгөө гаргаад Хөвсгөл аймаг дээр маань 180 хоног дээрээ хүрэлцэн ирээд ингээд бидэнтэй ярилцлага өрнүүлээ сууж байна. Ингээд үзэгчдийнхээ өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Аялалтын сайхан үргэлжилж байна. Аялахын маань гол зорилго нь юу аа вэ? Аялахаа талаар манай үзэгч мэдээлэл хүргэе. За тэгээ. За миний аялал бол эрүүл чирэг Монгол хүн гэдэг нэртэй аялал байгаамаа. За гол зорилго нь юу вэ гэхээр ерөөсөө эрүүл чирэг байна гэдэг бол сайн сайхан бүхний үндэс юм. Амжилт бүтээл болгоны үндэс юм. Тэгэл улс орны хөгжил цэцгэлтийн үндэс, айл гэрийн ажиргалтай байхын үндэсийн үндэс нь ерөөсөө эрүүл чирэг байхыг хөтлөө. Тийм учраас эрүүл чирэг амьдралд олон түмнийг уриалгах гэж ингэж явж байгаа. Тэгээд аялал маань 16 оны 1 сарын 6-нд Сүхбаатар аймгийн Даранга сумын нутаг Шилийн богдоос эхэлсэн. Тэгээд өнөөдөр 180 хоног дээр 5216 км яваад өнөөдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум дээр хүрэлцэн ирж байна. Нутагт орж ирж байна. За би энэ аяллахаа явцад бол нэг Хилийн 14 аймгийн 72 сумын нутгаар явах хэрэгтэй. За өнөөдөр бол 10 дахь аймгийнхаа нэг 50 гаруй сумаар явж байна да. Тэгэхээр хилийнхаа зурвсын дагуу хилийн застав харуулын байрлалаар явж байгаа. Ер нь энэ аялалд маань бас хилчид маань хамтран оролцож өөрийнхөө отроод заставынхаа хариуцлагыг надтай хамт аялаад дараагийнхаа отроос хүлээлгэж өгөөд үлдэх замаар ингэж явж байгаа. Өнөөдрийн байдлаар 300 гаруй хилч надтай хамт аялаад үлдлээ. Тэгээ энэ аяллаараа би хүүхэд залуучууд өсвөр үеийнхэндээ, хойч үеийнхэндээ эх орноороо бахархах тэр бахархлыг төрүүлэх, бий болгох, эх оронч сэтгэл тийм ээ, үжил хүмүүжлийг бий болгох, төвнийг төлөвшүүлэхэд төв нэмрээ оруулах. За тэгээ залуучуудаа хилчидтэй үлгэр дуурайл үзүүлэх. Ерөөсөө энэ Монгол улсын хилийг хамгаалж байгаа хилчид гэдэг маань жилийн 4 үйлрэлд 24 цагийн эргэлтэнд Монгол улсын хилийн халдсгүй ахын байдлыг манан зогсож эх орныхоо ард түмнийхээ амгалан тайван байдлыг хангах энэ нэр хүндтэй хариуцлагатай үүргийг ингэж биелүүлж байдаг. Цэргээс ахуулаад даргаа хүртэл нэг ийм хэмжээний бие бэлтрийн бэлтгэлтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй, төсвөр хатуужилтай ийм ард түмэн байдгийг хэлчихэд гэж. Тэгэхээр энэ хэлчдийнхээ алба амьдрал үйл ажиллагааг бас олон түмэндээ тод томрунаар хүргэх бодит байдлаар нь хүргэх юм л зорилго агуулж ингэж явж байгаа да. Тэгээд аялал маань энэ аялал бас яагаад энэ аяллыг хийх болоо гэдэг энэ бас сэтгэлийн хөдлөлөөр хийсэн ажил биш. Өнөөдөр шийдээд маргааш юм уу эсвэл сарын өмнө шийдээд сарын дараа гарсан юм биш. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Монголын эсрэг залуучууд дэлхийг явгана тойр хаялд гарч дэлхийд дахинд Монгол хүний эр зориг хүч чадал төвчээр хатуулжлыг гайхуулж явсан ийм тэр үед би Орон аймгийн Алхгол суманд байдаг хилийн отроод ажилладаг байлаа л да. Тэр үеэсээ ахуулаад тэр Монгол улсын хайлыг явганаар тойрноо гэж бодож мөрөөдөж эхэлсэн. Тэгээд гэр бүлдээ, хүүхдүүдтэй, ах дүү нартай, найз нөхдөдтэй ярьж энэ аялын талаар үндсэндээ 20 жил ярьсан учраас миний хувьд бол бүрэн хэмжээгээр бэлтгэгдсэн хүн. Тийм учраас цэргийнхаа тэтгэврт гараад ингээд энэ аяллаа хийхээр шийдээд 16 оны 1 сарын 6-нд аяллаа эхэлсэн. Мэдээж энэс өмнө бол ажилтаа албатай байсан учраас Монгол улсын хил тойрноо гэдэг үүрэг зүйрээд гараад алхаж явах тийм боломж болцоо байсангүй л дээ. Тэгээд цэргийнхаа тэтгэврт гараад энэ аяллаа хийнэ гэсэн юм бодолтой байсан. Тэгээ 14 оны 6 сард хил хамгаалалт ерөнхий газарт ажиллаж байгаад цэргийнхаа тэтгэврт гараад тэгээд энэ аяллаа хийгээ шийдээл бэлтгэлээ хангаал. За энэ аяллыг хийхийн тулд бол бас нэг тийм зүгээр хүссэн болгон бодсон болгон нэг үүрэг зүйрээ гараа алхах чар бас биелдэг ажил биш. Тэгээд энэ аялалд гарахын тулд бас Монголын адал явуулт спорт аяллаа холбооны тамирчин аялагч болж, Тэмүүлэл спорт клубын тамирчин аялагч болж 15 оны туршид Монгол улсын хэмжээнд болон Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт болсон бүх аяллуудад бүгдэнд нь оролцсон. За тэгээд бас тэр жилдээ бас аяллаа холбооны зохион байгуулсан бүх уралдаан тэмцээнүүдэд тодорхой хэмжээгээр шүүгчээр, дасгалжуулагчаар, багийн аглагчаар бас тэнд оролцож, тэн дээр ажиллаж
олон жилийн одоо дадлага дурслагтай олон 10 аялагч тамирчтаасаа бас их зүйлийг сурч авсан. Тэднийхээ одоо хийж байсан тэр зүйлийг үргэлжлүүл тэднийхээ явж байсан одоо тэр замаар нь замнаж Монгол улсынхаа хэлийг огноор тойрохын аяллаа эхлэе гэж одоо 2015 он 8 сар шийдэ гаргаад тэгэл одоо холбогдох байгууллагуудаа танилцуулаад зөвшөөрлөө аваад тэгэл одоо гарсан да. Тэгээ ер нь аяллахаа явцад бол би ер нь хөдөлгөөн эрүүл мэнд юм аа гэдгийг бас батлан харуулах гэж явж байгаа. Хүн хөгшөрч өгдөг. Хөшиж өгдөг гэдгийг л одоо манай хууччууд ярьдаг ш тийм ээ. Тийм учраас хүн хөдөлж байх юм бол ер нь бол эрүүл чирэг байд юм байна гэдгийг л эрүүл аз жаргалтай амьдрах болох юм байна. Хөдөлмөрлж байх юм бол биеийн тэмэр спортоор хичээлдэж байх юм бол байнгын одоо хөдөлгөөнийг одоо амьдралын хэв маяг болгож энийг одоо амьдралын хэвшил болгож мөрдөж чадах юм бол хүмүүс эрүүл чирэг одоо амьдарч сансан зорилгоо бодсон бодлоо тийм ээ одоо биелүүлж болох боломж нь одоо бүрддэг юм байна гэдгийг. Тэгээ хүн одоо өмнө зорилго тавиад тэгээд төрнийхөө төлөө хөдөлмөрлөөд тэмцээд ажиллаад ингээд одоо бас өөрийгөө тэнд одоо зориулж чадах юм бол хэдэн ч насандаа бас зорилгоо биелүүлэх боломжтой юм байна шүү гэдгийг бас залуучуудаа энэ өсвөр үеийнхэндээ хойч үедээ ер нь одоо хүмүүст хэлэх гэж л ингэж гарсан. Тэгээ өнөөдөр 180 хоног дээр аял маань ямар нэгэн одоо эрсдэлгүй одоо явж байна. Тэгээд нийтдээ энэ аяллахаа хугацаанд бол би нэг 11,000 км явах хэрэгтэй. 11,150 орчим километр яваад тэгээд одоо аялал анх эхэлсэн Сүхбаатар аймгийн Даранган сумын Шилийн богдор эргэж очсноор аялал маань дуусах хэрэгтэй юм байна. Тэгээ өнөөдрийн байдлаар 5216 км явж байна. Тэгэхээр цаана 6000 орчим километр үлдэж байна да. Одоо хамгийн хүнд хэсэг болох одоо Хөвсгөл аймгийн хэсэг, Сэлэнгэ аймгийн одоо энэ хэсэг бол хүнд. Одоо өндөр сардаг уулстай, өтгөн шигүү, тайхтай, за уулын түргэн урсгалд голууд ихтэй, намаг шавар ихтэй, өтгөн ширэнгойтой ийм газруудаар нь одоо явна. Тэгээд одоо хинтийн дадал хурцчих юм бол тэгээд тэрнээс цааш бол гайгүй ямар ч байсан тийм айх юм хаюулгүйгээр явчих юм боломж нь бүрдэх юм. Тэгээд энэ хэсэгт бол нэлээ одоо цаг хугацаа зарж нэлээ бас төсвөр хатуулж шаардаж ингэж явах байх. Гэхдээ энийг одоо даван туулах энэ одоо сэтгэл зүйн бэлтгэл төсвөр хатуулж надад байгаа. Тийм. Ер нь аялдахаас өмнө нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр 17 үзүүлэлтээр бие даахын одоо бэлтгэж бядаржилтыг шалгуулад тэгээ одоо энэ аяллыг хийж болох юм байна гэсэн зөвшөөрлийг авсан. Тэгээ энэ хадагуу бас Батламгаалах хуулийнхын албан агч нэгдсэн эмнэлэг дээр бас инженерийн үйлчлэгээр ороод бас одоо энэ аяллыг хийх боломжтой юм байна. Бие даахын хувьд одоо шаардлага хангаж байна, тэнцэж байна гэсэн одоо үнэлэлт дүгнэлт гаргаад тэгээд энэний үндсэндээ аяллаа хийж явж байгаа. Тэгээд ер нь бол нэгэнд хөлийн дагуу хөлийн зурвсаар одоо ингэж аялж байгаа учраас хөлийн дагуу байдаг Монгол улсын одоо бүхэл тэр хөлийн дагуу байдаг байгалийн үйлсэндээ сайхан газруудыг байнга үзэж бүгдийг нь үзэж танилцж ингэж явж байна. Энэ бол бас ховор тохиолдол л доо. Тэгэхээр энэ газруудын талаарх мэдээллийг бас олон түмэнд хүрэхийг зорж ингэж явж байгаа. Тэгээд одоо энэ бодлоор бол одоо Монголын нэг өдөр миний одоо аяллаа одоо нэвтрүүлгийг бэлдэж байгаа. Монголын улсын олон нийтийн Монголын нэг өдөр нэвтрүүлгийн албаныхан, сүлдэт багийн нэвтрүүлгийн албаныхан, за одоо бидний хувийн одоо Facebook хуудас. За тэгээд одоо чухал цэгийн одоо вебсайтуудаар энэ аяллаа маань талаарх мэдээлэл олон түмэнд хүрч байгаа. Дээр нэмээд манай хилжтийн одоо хэвлэл болох эх орны манай сонингоор дамжиж бас одоо олон түмэнд хүрч байна да. Тэгээ ер нь бол одоо Монгол улсын хил гэдэг бол хизээнээс одоо дархалгдан хамгаалагдсан ийм л одоо газар нутаг монголчууд эртээр байсан хилийнхэн хамгаалтанд бас анхаарал хандуулж хилийн харуулын аргаар одоо хамгаалаад өнөөдрийн одоо орчин үеийн хил хамгаалах байгууллага хүртэл одоо бий болоод ингээд бараг 90 хэдэн жилийн түүхтэй өнөөдөр Монгол улсын хил бол одоо халзгүй дархан байнгын хамгаалтанд байдаг ийм л орон зай ийм л одоо нутаг дэвсгэр. Тэгэхээр энэгээр одоо ингэж хилийнхаа одоо багныг үзээд хилийнхаа зурвсын дагуу хилийн застав харуулахаа байрлалаар ингэж явнаа гэдэг бол бас тэр болгон хүнд тохиогоод байдаг тийм ад завшаан бас биш л дээ. Тэгэхээр энэ болгоныг одоо бас туулж энэгээр дайрч ингэж явж байгаа да их баяртай байгаа, их бахархаж байгаа.
За тэгээд залуучууд маань тэр дундаа одоо залуу хойч үе болсон хилчин залуучууд маань энэ дэс одоо санаа авч бие болдрын бэлтгэл сэтгэл зүйн бэлтгэл ер нь дэшэр хатуужлынхаа дээр ихэхэн анхаарал хандуулж энэ дээр бол хэрэгэл гарах байхаа гэж би бодож ингэж зүтгэж яваа. Бас үлгэр дуурайл үзүүлэх гэж бас чармааж яваа. Тэ. Тэгээ энийг маань хэлжид маань их сайхан хүлээж авч газар болгон дотроод болгон застаа болгон одоо баяртай хүлээж авч бас баяртай үдэж бас одоо надад сонирхсан зүйлүүдийнхаа талаар асууж байнгын одоо сайхан харилцсан ярилцсан сайхан уулзалт ярилцлагууд одоо хийгдэж ингэж явж байгаа. За тэгээд одоо орсон газар болгондоо дотроо застаа за хэлийн дотроо застаа байрлаж байгаа сумуудын одоо ард иргэдтэйгээ аймагуудад бас уулзсан хүмүүстэйгээ эсвэл хөдөлгөөн эрүүл мэнд болох талаар ярьж амьдралын зөв хөгжлийн талаар ярьж явж байгаа. Мөн одоо энэ аяллахаа зорилго чиглэлийн талаар яах гэж хийж байгаа, ямар учиртай аялын хизэнээс ингэж одоо бодож ихэлж гэдэг юм. Энэ талаараа бас дэлгэрэнгүй ярьж ингэж явж байгаа да. Тэгээ аялал маань одоо сайхан үргэлжилж байна. Тэгээд энэ аялалд одоо гарахад одоо бүх талын дэмжлэг тусцаа үзүүл зөвшөөрөл олгосон хил хамгаалал байгууллага хилчидтэй одоо юу нэм баярлж байгаагаа илэрхийлье. Хоёрт одоо миний ард байж одоо намайг одоо бас бүх талаар дэмжиж сэтгэл зүйн хувьд одоо байнгын одоо дэмжиж байгаа аялын холбооны одоо бүрэлдэхүүн нийт аялын клубүүд аялах тамирчидаа бас одоо бүгд нь ажлын амжилт сайхан бүхнийг хүсэн өрөөё гэж бодож байна. Тэгээд одоо миний аялыг ивэн өткөж миний аялын одоо дэмжинд тусалж оролцож байгаа бүх одоо байгууллагууд, хөв хүмүүс, ах トゥ нар гэр бүлийнхэндээ бүгдэнд нь бас баярсан талхснаа илэрхийлье гэж бодож байна. Таны хувьд өдөрт одоо хичнээн километр замыг туулж байна. Нас бас та одоо хэдтэй вэ? Өдөрт ингээд одоо Монгол орныхоо хөлийг тойроод аялж яах гэдэг чинь бас хүнд хэцүү даваа шүү дээ тийм ээ. Тий, би одоо нас 53. Би Ховд аймгийн Даруй сумын харьяат хүн. Тэгээ хөлийн зэрэгт 32 жил одоо ажиллаад байлдагчаасаа хөлийн зэргийн хурандаа цол хүртэл одоо цолтой болтлон ажиллаад тэгээ Монгол улсынхаа бас 4 захын цэгд нь бараг гарч ажиллаж үзсэн. Халахгад 8 жил, Дорногын улаалд 3 жил, за завхны тест 7 жил, Ховдын Уянчид 4 жил. Тэгээд одоо үлдсэнд нь Улаанбаатар хотод хил хамгаалал ерөнхий газар хөлийн цэргийн дээл сургуульд ажиллаж байгаа л цэргийн тэтгэврүүд гарсан да. 32 жил тасралтгүй ажилласан. 53 настай. За тэгээд энэ аялал маань ер нь бол одоо нэгэнтэл хилчидтэй үлгэр дуурайл үзүүлэх гэж хилцэн хүний дэсвэр хатуужлыг одоо олон түмэнд харуулах гэж ингэж одоо зорж явж байгаа учраас өдөрт аль болохоор олон километр явахыг зорж байгаа. Ер нь бол төлөвлөснөөрөө бол 20-30 км доотл нь явна. Тэгэхээр түүнээс дээш одоо ямар боломж байна? Тэр хэмжээндээ хүртэл явахыг зорж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол яг хуу Баян хонгор Говьалтай аймгийн нутгийн зааг дээр Шингэр номонгийн говьд 70 км-ийг нэг өдөр явсан. 70 км-ийг нэг өдөр явсан. За дараа нь одоо Баян Уйлгийн аймгийн одоо Цагаануурт тэнд одоо 90 км-ийг нэг өдөр буюу 10 цаг 30 минутанд тулсан. Тэгээ энэ бол миний өөрийн хувийн дээд амжилт. Тэгээ энэгээрээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл хүн төсвөр одоо хүн төсвөртэй хатуужилтай байж чадах юм бол хүний боломж бол асар их юм шүү гэдгийг л одоо хэлэх гэж байна. Түүнээсээр одоо энэ бол нэг тийм одоо өвөрмөц рекорд ч юм уу дээд амжилт тогтоохсон тийм биш. Тэ. Ерөөсөө хүнд боломж байдсан шүү. Тэр боломжоо ашиглаж чадах юм бол хүнээс асар их юм гардыг шүү гэдгийг л харуулах гэж ингэж явж байгаа. Тэгээ ер нь бол бид нар ч хүнд бол асар их боломж байдаг. Бид нар амьдралынхаа туршид түүний асар өчөөхөн одоо хэсгийг л одоо ашигладаг. Тэргээр амьдардаг. Тэгэхээр хүн үнэхээр хөдөлмөрлөө зорио зүтгээ тэмцээд явах юм бол хүнд бол оюун ухааны болоод бие биедрийн асар их боломж байдаг гэдгийг л энд харуулах гэж явж байгаа. Цаашдаа ч энийг би бас боломжтой одоо тааламжтай цаг агаарын одоо нөхцөлд агаартай нөхцөлд за та боломжтой одоо тэр тохирсон одоо нутагт бол бас энийг ахиулна гэсэн бодолтой байгаа. За яг хоо 90 км явсан гэхээр зарим хүмүүсүүд одоо морьч одоо муухан морьч одоо 90 км явахгүй шүү дээ гэж одоо яриад байгаа юм л да. Тэгтээ нэгэнт явсан юм чи яах вэ те. Надтай явсан одоо би ганцаараа яваагүй. Надтай хамт явж байгаа хүн охин хоёр маань одоо багийн хоёр гишүүн маань явж байгаа. Цагаануурын хилчид надтай бас 7-8 хүн хамт явсан. За тэгээд бидний дагаад явж байгаа одоо тэр бас тодорхой хэмжээний үйлчлэгээ үзүүлж байгаа ангийн болон заставын одоо баг машинтаа уусаад бас дагаад явж яасан. Өөрөөр хэлбэл хянаа шалгаад явж яасан гэсэн үг. Тэгээд тэд нар бүгд батлна. Тэ.
Тэгээ 90 км-ийг одоо 10 цаг 30 минутанд туулсан. Цэвэр явсан цагаар таацгаад. Тэгээд энэ бол хүнд бол ийм боломж байгаа юм байна. Тэгтээ гүүгээгүй. Зүгээр гэлдрээгүй. Мэдээж гэлдрүүл би өдөрт 25 тэгэл 30 км-аар явахгүй шүү дээ. Тэгэхээр энд бол бас л одоо цаг хугацаагаа шахаад ингээд явж өөрийнхөө боломжийг одоо шалгаж тэгээд түүгээрээ бас энэ хилчтэй үлгэр дуурайл үзүүл. 53 настай хүн өдөрт ийм километр явж байхад 21 дэд сайхан залуучууд бол энээс илүү их одоо хурд хүч гарах ёстой юм аа. Биднээс юм гарах юм байх шүү гэж энэ залуучууд маань бодоод тэрнээс санаа аваад өөрсдөө шахаад тэгээд биеийн тамир спортоор хичээллээд тийм ээ. Тэрнээс одоо амжилтанд хүрэх. Өмнөө зорьсон зорилгоо биелүүлдэг болог тэрнийхээ төлөө одоо метршгүй тэмцдэг, хөдөлмөрлөдөг болог гэж л би одоо бодож явж байгаа юм. Тийм. Аялын спортын сайхны талаар таасаар бол хүн болгон зориглоод орох спорт биш шүү дээ, тийм ээ. Тийм. За ер нь аялын спортын хамгийн одоо сайхан юм өгтэй зэрэг ерөөсөө энэ аялал гэдэг бол одоо манайхан боддог л доо зарим нь одоо ингээл нэг голын захтаар гараад одоо нэг сайхан одоо эдстэй ч юм уу юм сайхан одоо наран шарлагын талбай шиг тийм газар дээр очиад тэгэл одоо усан шумбал гарчаал баахан одоо ууж идэл суудаг юм бодоод байдیں۔ Тийм биш. Аялын спорт гэдэг бол цаанаа бас одоо нарийн зохион байгуулалттай, хагас цэргийн зохион байгуулалттай юм явуулдаг юм спорт л доо. Тэгээ хамгийн гол зүйл нь уралдаан тэмцээн бүх аяллууд нь ерөөсөө заал танхим одоо энэ төр юмд уралдаан тэмцээн явагддаг. Дандаа одоо байгалийн юм сайхан газруудаар явагдана. За аяллууд нь дандаа байгалийн үзэсгэлэнтэй сайхан газрууд нь болон мөн түүхэн дурсгалтай газруудаар явдаг. Тэгж одоо өдөрдөн маршрут нь хийгддэг. Тийм учраас танин мэдгүй асар их ачаал багталтай. Ялангуяа одоо хүүхэд залуучууд энэ өсвөр хойж үеийнхэнд бол одоо ийм хэмжээний аяллыг зохион байгуулж ингэж одоо хол ойрын урт багны янз бүрийн ийм аяллуудыг энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа юм бол эх орноо танин мэдэх, эх орноороо бахархах, тэр үзэл хүмүүжлийг бий болгох, дээр нэмээд байгаль ихтэлхийгээ хайрлах энэ үзэл хүмүүжил одоо хүмүүсийг сургах, урайлан дуудах ихээхэн одоо ийм үлгэр үзүүлдэг, үлгэр дуурайл болдог ийм одоо сайхан спорт л да. Танин мэдэх юм байгаль ихтэлхийтэй харьцаанд хүрч сургадаг. Дээр нь одоо нэгэнт л байгалийн хүнд нөхцөлд ингээд хэр хөдөөгөр одоо амьдраад явж байгаа учраас хүний төсвөр хатуужлыг шалгадаг. Тэр хүний хэн юм бэ гэдгийг бас шалгадаг. Хүн чанарыг шалгадаг. Ийм одоо сайхан спорт. Тийм учраас энэ спортыг одоо их өргөн дэлгэр дэлгэрүүлэх юм бол ядтал одоо нэг хоёр хүн явхад нэг нь ядрахад нэгийг аваа явуучих хэмжээний тийм одоо сэтгэл зүрхийг л одоо гаргах тэр хэмжээнд л хүнийг одоо шаарддаг, шахдаг ийм сайхан спорт л доо. Тэр чанараараа бол ер нь зоригтой зөрөгтэй юмыг сонирхдаг. За тэгээд одоо байгаль дээлтэй, элэгтэй энэ одоо их сайхан одоо энэ их дэлхийдээ харьцахыг хүсдэг энэ хүн болгоны одоо хүсэх, хүн болгоны сонирхох аялал бол одоо спорт бол яхахгүй аялын спорт. Энэгээрээ бол одоо аялын спортын одоо гоё сайхан нь гайхамшиг нь одоо энд л байгаа юм да. Тэгэхээр таны хувьд одоо телевизээ үзэн суугаа нийгмийн салбар бүрт ажиллаж байгаа залуучуудаа хандаж өгч хэлэх одоо элчдээс гадна телевиз үзэж байгаа үзэгчтэй хандаж бас юу гэж уриалж хэлэх вэ? Ер нь бол хүн эх орноороо одоо бахарх хэрэгтэй юм аа. Эх орноо танин мэдэх хэрэгтэй юм аа. Яг хуу одоо манайхан одоо нэгэнт одоо даяаршлын үед одоо энэ 21-р зуунд бид амьдарч байна. Шинжлэх ухааны технологийн өндөр хөгжлийн 90 зуунд амьдарч байна. Энэ болгон бидэнд одоо олон сайхан гайхамшигыг одоо авчирсан. Энийний үрээр одоо асар их үр дүнд хүрч байгаа юм би. Гэхдээ их дэлхийгээс одоо холдод тасарнаа, байглаасаа холдноо гэдэг бол хүн төрлөختөн ер нь мөхөл рүүгээ явж байгаа юм болов уу гэж би боддог. Ялангуяа сүүлийн үед одоо энэ хөдөлгөөн эрүүл мэндийн асуудал бол одоо гамшигын хэмжээнд хүрлээ шүү дээ. Одоо дэлхийн одоо 7 тэрбум хүний хэдэн хүнс байдаг хөдөлгөөний хомсдолтой гэж бараг 50%. За Монгол эрчүүдийн 33% нь хөдөлгөөний хомсдолтой харгалалттай. Монгол эмэгтэйчүүдийн одоо 37% нь хөдөлгөөний хомсдолтой, түүнээс үлдээд харгалж жингийн илүүдэлтэй. Үүнийгээ дагаад нөгөө улсууд өвчлөмтгий болж байна. Хөдөлмөрийн чадвар буурч байна. Бие эсэргүүцэлт нь буурч байна. Тэрнээс өвчл гаарч байна, өвчл залуужж байна гэл ингээл сөрөг юмнууд их байдаг. Тэгэхээр ер нь бол одоо байгальтай ойр байж, энэ уул усаараа явж, тэгээд энэ эх орныхоо сайхныг үзэж, эхлээд эх орныхоо сайхныг үзчихэд гадагшаа явах юм бол илүү их юм ойлгох юм болов гэж би боддتي. Тэгээ илүү их юм мэдэх юм болов гэж боддог. Тэгэхээр ер нь нэгэнтэл одоо үнэхээр одоо эх орон хүн юм бол эхлээд эх орнтойгоо нэг бүрчлэн үзэж, эх орноороо аялж, эх орныхоо одоо энэ сайхан үзэсгэлэнтэй газруудыг одоо үзэж, сонирхож, түүний түүх одоо тийм ээ тэр одоо бүх юмыг судалж мэдсэний дараа
явах юм бол одоо бүр илүү их одоо өргөн мэдлэгтэй болох юм болов уу гэж би боддог. Тийм учраас энэ аялал бас миний өөрийгөө нээх гэсэн, эх орноо танин мэдэх гэсэн энэ одоо бас зорилгыг бас агуулж байгаа. Бас олон жилийн мөрөөдөл би яг хөө Хилийн зэрэгт 32 жил одоо ажиллахад ажил албан томилтоор бол бараг Хилийн бүх хэсэгт очиж үзсэн л дээ. Тэгвэл ингэж нарийн явж үзээгүй. Яг одоо ингээд явган ингээл үр хүчээ үүрээл одоо Хилийнхаа торны дагуу багнуудаа үзээл застав харуулаараа ингээл дайраад ингээл явхад бол бараг би одоо хотелноор ажиллаж байхдаа явж яасан учаастагтаа хүртэл одоо явахдаа би үзээгүй газар үзэж явах жишээний л байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ явган аялал ер нь л спорт гэдэг бол энэ эх орныгоо одоо тагаа танилцах энэ асуудал бол хүн болгоныг одоо бодох ёстой зүйлийн нэг юм шүү. Тэгэхээр залуучууд маань одоо эх орноороо үнэхээр бахархдаг бол үнэхээр эх орондоо хайртай бол эхлээд эх орныхоо хамгийн сайн сайхан газруудыг үзэж байгаль эхлэгээ харьцаж тэгээд одоо ёс заншлыг мэдэж судалж үзэж түүнийг хүндэтгэж яваарай л гэж одоо хэлмээр байна да. За тэгэхээр таныг өнөөдрийн хувьд одоо Завхны Тэсийн 277 дугаар ангиас манай Хүсгэл аймгийн Хилийн цэргийн тэг 257 дугаар ангийн хамт олон маань хүлээж авлаа. Энэ ангийн хамт олондоо хандаж өгжлөхөө Хүсгэл аймгийн та одоо хэд хоногийн аяллаа төлөвлөгөөтэй байгаа. Ангийн одоо хариуцсан хэсэгт өөрөөр хэлбэл Хүсгэл аймгийн нутагт бол би нэг 58 хоногийн одоо тооцоо хийсэн. Тэгээ одоо наашлах туссан бас одоо явсаар байгаад бас туршлагажж байна. Тэгээ одоо бол барагтай километрээс заа нэг тэд хоног явах юм байна. Тиймэрхүү сайн байна. Шууд хилээд тэндээ за өнөөдөр 30 явна, маргааш 40 явна гэж шууд явдаг болчихсон. Эхлээд бол одоо за тийм байна, барддаг бол яадаг бол бодож байсан ч юм уу, тийм ээ. Бодож байсан үе бий л дээ. Тэгээд зүтгэсээр байгаа хүрж байсан. Тэгээд сүүл рүүгээ бол энэ маань одоо өөрөө л үний амьдралын хөвшил болчлоо шүү дээ. Бүтэн жил одоо үндсэндээ 6 сар нь одоо дандаа яваад ингэж байгаа учраас миний амьдралын хөвшил болчлоо гэж хэлж байна. Тэгээд ер нь бол нэг 50 гаруй хоног л одоо энд явна. Тэгэхээр болж игэл энийг жаахан багасгаад 40 хоногт багтаачих юм. Эсвэл 45 хоногт явчих гэсэн юм л одоо зорилт тавьж байгаа. Тэгээд энэ одоо хоймор нутгийн одоо хөлийг одоо хамгаалж, Монгол улсынхаа хоймор нутгийн хөлийг хамгаалж байгаа. Бас энэ хүнд хэцүү хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа хилжтийнхээ амьдрал ахуйтай танилцах ийм сайхан боломж олдож эдэртэйгээ бас хамт аялах болсондоо туйлын баяртай байна. Тэгээд одоо хилжтэй бүгдэнд нь хамгийн гол нь эрүүл чирэг байж зорьсон зорилгодоо хүрч аж жаргалтай амьдрахыг л хүсье. Тэр тэргүй одоо нойр хоолндоо сайн бол ажил аандаа бүтнэ гэдэг шиг хиждээ ал бол тэр тэргүй одоо дөрөв ном журмынхаа дагуу тасралтгүй явж яадаг учраас тэр бол одоо номороо ингээд яваад тэгээд одоо тэр хил маань тайван хилчид маань сонор соргох байгаа. Тэгэхээр хамгийн гол нь одоо та нар маань энэ албаныхаа хажуугаар бие бас яахан бодож эрүүл чирэг байхад анхаарлаа хандуулж өөрийгөө мэдэрч одоо эрүүл байгаарай. Тэгээд аж аргалтай сансаа амьдраарай л гэж хэлээ да. За баярлалаа таны цаашдаа аялалд амжилт хүсье. За баярлалаа та бүгдийнхээ одоо бас ажилд нь амжилт хүсье. Ингээд танай телевизийн хамт олонд бас энэ боломжийг ашиглаад одоо бас бүгдэнд нь уран бүтээлийн их амжилт хүсье. Хоёрыг одоо холыг орцуулж хоёрыг уулзуулах энэ сайхан одоо ажил бол одоо гэгээлэг сайхан ажил. Тэгээ энэ сайхан ажилд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Шаврын гол гэдэг газраас үзэгч та бүхэндээ хүрлээ. За манай өнөөдрийн зочноор хилчин аялагч бэлтгэл хурандаа Дамдын Сураах маань оролцож үзэгч та бүхэндээ аяллахаа сонио ачнаас хэсгэн чуулган хуваалцлаа. Анхаарлаа хандуулж хүлээн авч үзэгч та бүхэндээ баярлалаа.